Орчимын төргийн үзэгчтэй соёл эрдэнэ хөтөлбөрийн шинэ дугаар эхлэж байна. Амьдрал гэдэг баллуур ашиглахгүйгээр зурах урлаг гэдэг үгээр нэвтрүүлгээ эхэлье. Хүн төрлөختөнд урт насыг авчрагч эмэгтэй хүний төгс оршихуйн илэрхийлэл болсон цагаан дархийг насны 3 бурхны нэг хэмээн үздэг үлээ. Тиймээс ч цагаан дархийг бүтээхдээ бие хэл сэтгэл гурван ариусхан байж бүтээдэг жамтай. Тэгвэл цагаан дархи нь ямар утга учиртай, ямар бэлэгдэлтэй, цаашлаа цагаан дархийг хэрхэн бүтээдэг вэ гэдэг талаарх мэдээллийг хүргэж байна. Монголын бурхны шашны урлагхан ухаанд бол 10 их ухаан гэж байдаг. 10 ухаан дотор бол бурхны шашны урлагхан ухаан гэж ухаан байна. Энэ ухаан нь бол одоо биеэр, хэлээр, сэтгэлээр гэж ингэж 3 одоо үүднээс үйлддэг ийм урлал байна. Энэ нь бол тогтсон одоо бүр өндөр гэгэний уламжлалаар одоо ингэж тогтсон сайхан лагшин дүрийг бүтээдэг ийм ёс байна. За үүн болоо лагшингийг бүтээх ёсны дотроо бол одоо цутгах, барих, шуух, сийлэх, зурх гэд их олон одоо төрлөөр бүтээдэг. Тэгэхээр одоо бурхан урлаж бүтээнэ гэдэг нь бол маш олон шат дамжлагаар явж хамгийн сүүлд одоо бурханыг тэг яс жайгийн дагуу хийж ингэж бүтээдэг. Шний 8-ны бэлэгдсэн өдөр уламжлал болж ирсэн одоо цагаан дэрх бурхныг ингэж сайхан лагшин дүрийг бүтээдэг юм ёс байна. Өөрийнхөө лагшинг үзүүлэх төдийд зудтай газрын зуд одоо хөнгөрч байдаг. Гантай газар 100 дэлгэрч байдаг. Ийм одоо ичид ирээд хувилгаан бүрэлдсэн нэгэн эмэгтэй тухайн цаг үед Монголд их алдарсан байсан. За тэр нь бол одоо бидний өнөөдрийн нэрэлтгээр Домдуул хан буюу Дондог Дулам хатан. Дондог Дулам хатныг энэ цагаан дархийн одоо амьд дүр юм аа гэж монголчууд гэж үнэмшүүлжсэн байна. 1902 онд Манжин хаан Тухайн Дунгаа буюу Дондог Дуламд цагаан дарх ноён гэдэг цол шагнасан. 1902 оноос эхлээд Шинийн 8-нд мандах нарнаас шингэх нарны хооронд үзүүр тухай хэмжээтэй цагаан дархийг дүүргэж дуусгах. Одоогийнхоор бол уран сайхны хувьд, бурхны тэггийн хувьд, за өнгө будгийн хувьд хаан болоод хатанд нийцсэн тэр гайхалтай бүтээлийг одоо сая шалгаруулан авч энэ хааныхаа ордонд авч хадгалсан байна. Тухайн цаг үед бол тэр шалгагдсан улсууд нь бурхан бүтээх хэрэгтэйгээр үлддэг. Тэрэндээ өдөр дүүргэж ядаагүй хаан хатанд одоо таалагдаагүй бүтээл. Өөрөөр хэлбэл уран сайхны дутмагшилтай бүтээл хийсэн бүтээлчийг бол бурхан бүтээх эрхийг өгөө болгодог байсан юм байна гэж ингэж харж байгаа. Тэгээ энэ дотроос шилдэг бас цагаан дархиудыг бид нар сан хөмөрхтөө, алтан сан хөмөрхтөө авч үлддэг. Тэрнийхээ шалтгаанаар тэр талд нь орчин цагт үе 13 оноос хойш бүтээсэн цагаан дархиудын шилдэгүүд тийшээ гарсан байна. За 1902-оос 1923 онд Дондог Дулам хатан маань таалал төгссөн учраас 23 он хүртэл энэ үйл ажиллагаа тухай үед явагдсан байх. Энэ 12 жилийн хугацаанд бүтээгдсэн шилдэг цагаан дархиуд бас дэлгэгдсэн байгаамаа гэдэг. Энэ уламжлаад ирсэн урлагийг одоо бид нар залгуулаа явж байна. Цагаан дарх бурхан маань Бадамлын ухаа цэцэг түүний хүүсэн дээр наран дэвсгэр саран дээр дэвсгэр давхарлсны хүүсэн дээр очир завилгаагаар суусан юм бурхан байна. За биений хувьд бол 16 нас төгссөн охины дүртэй гэж ингэж хэлдэг. Тэгээд одоо бүтээхтэй бол болор талмит гэж ингэж ярьдаг цагаан дарх бурханы лагшинг бол. За тэгээ хойно нь одоо биеэс нь цацарж байгаа тэр гэрлийг бол шинийн сар мэтэ гэж. Тийм сайхан одоо гэгээтэй, гэрэлтэй, цагаан лагшинтай, цагаан одоо гэрэлтэй. За баруун гар бол одоо энэ өглөгийн одоо гол нь ялангуяа насны өглөг байна, тийм ээ. Тэгээд аюулгүй өглөгийг өгөхийн бэлгэлтэй одоо баруун гар нь одоо ингээд
баруун өвдгөн дээр ингээд гарын хаалгыг дээш харуул тавьсан байна. Зүүн моторыг бол зүрхэн тушаа ингээд барихдаа удуул цэцгийг барьсан байна. Тэ удуул цэцгийг одоо зүрхэн тушаа барьсан. Барихдаа бол ном номлохын моторлогоор ингэж барьсан байдаг. Тэгээд ном, өглөг гэсэн ийм хоёр зүйлийг одоо ингэж хамаг амьтанд одоо ингэж туслахын бэлгэдэл болгож ингэж орьсон байдаг. Цагаан дээрх бурхан бол хамгийн их авралтай. За ялангуяа одоо энэ амаргүй байгаа цаг үед бол маш их авралынх нь хүч нь одоо хариуддаг. Өглөг хичээнгүй ам олонгийн одоо ийм сэтгэлээр амьтан бүхнийг хоцроолгүй одоо ингэж бодийн сэтгэлээр ингэж барьсан ийм сайхан бурхан байдаг юм аа. Одоо цагаан дээрх бурханы одоо бүтээхийн өмнө бол 3 хоног одоо мацаг барьдаг. Сэтгэлийн одоо тэр аглалыг шүтээд за хэлээрээ ч гэсэн одоо ер нь их сайхан бэлэг дамбиралтай ирүүл ингэж ярьж байгаа бүтээдэг юм ёстой. Энэ нь бол одоо бурхныг одоо ингээд лагшин дүрийг бүтээнэ гэж байгаа нь бол энэ болохоор нүдэрээ хардаг одоо бурхны одоо ном юм да. Зургийн хэлбэрт ингээд шилжүүлсэн. Тэгээд зургийг одоо бид ингээ хараад эндээс бол одоо ингээд цагаан дээрх бурхны номыг бол ингээд уншиж болох нь сэтгэлдээ бясалгаж болох нь. Цагаан дээрх бол энэрл нэгүүлсэл, ариун сэтгэл, урт насны бэлэгдэл. Тийм учраас энэ орчлонд хүмүүн биеийг олоод энэ энэрл нэгүүлслийг, ариун сэтгэлийг олдсны шалтгаанаар урт насалдаг юм учиртай. Бурхны ном гэдэг бол юунд зорьсон байдаг вэ гэхээр одоо хүний одоо сэтгэл дотор тухайн төрлөختний сэтгэл дотор байдаг одоо энэ 84 мянган одоо муу сэтгэлийг ариусгаад түүний үндсэн дээр одоо 84 мянган сайн сэтгэл үүсгээд за улмаар одоо ингээд бие хэл сэтгэл тийм ээ. Тэгээ цаашаа одоо ингээд нэгэн үзүр сэтгэлээр бэлэг бэлгүүнийг бясалгаад ингээд ер нь бол очир дарын утгыг одоо бурхны утгыг олохын одоо зорилготой ингээ явж идэг одоо ингээ бурхны шишинтэй хүмүүс байна. Одоо үүнээс цаашдаа тэгээд Монголын сайхан одоо залуучууд энийг мэдэж авна, сурж авна, тэгээ хэрэгжүүлээд тэгээд цааш нь тэгээ залгуулаад явна да. Ахмадууд нь одоо үеийнхэн ирээдүйхэн хийсэн энэ сайхан одоо буйны өөр бол Монгол орондоо, Монгол улсдаа тийм ээ цаашдаа бол илүү сайн сайхан одоо зүйлийг л одоо авчрах ийм өрийг л тарж байгаа л гэж ингэж ойлгох хэрэгтэй. Соёл эрдэнэ хөтөлбөрийнхөө энэ хэсэгт Хувьсал продакшны 9 дахь уран бүтээлийн талаарх мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргэж байна. Кино уран бүтээл гэдэг өнгөрсөн, одоо, ирээдүй 3 цагийн холбоосыг нэгэн дор цогцлоож байдгаараа онцлогтой байлээ. Ready. Action. Хувьсал продакшны хувьд бол киноны салбарт 27-8 жил оршин тогтнож байгаа продакшн. Эхлээд хошуу урлаг руу орчихлоо шүү дээ. Сүүлдээ драмын урлаг руу орсон. Ингээд 16-7 бүрийн хэмжээний жүжиг хийж явж байгаад 2013 оноос одоо бидний анхны дэлгэцийн бүтээл болох Зэрлэг зэвсгийн хүлэмж. За тэрнээс хойш ингээд өнөөдрийг хүртэл дэлгэцэвд 9 дэх бүтээл Аминч гээд одоо тулаанд гэмт хэргийн жанртай одоо ийм кинон дээр одоо энэ жил 9 дэх уран бүтээл орж ажиллаа. Урлагийн салбарт байгаа бүх төрөл жанр, бүх бүтээлүүд бол тодорхой хэмжээгээр арт түмний сэтгэлгээнд нөлөөлж идэг. Үзэгчдийн хувьд бол зарим нь хуучны киног одоо гоё сайхан ч гэдэг юм уу, тийм үү, чанартай байсан ч гэдэг юм уу. Аливаа юм үе үеэрээ цаг цагаараа ингэж хөрвөж хувьсаж явж байгаа байхгүй юу? Тэрнтэй адилхан одоо бол киног илүү техник технологийн хүчээр чанартай болгодог болцсон байна. Миний хувьд хэм
бол Хувьсэл Продакшнд 2013 оноос хойш ажиллаж байгаа. Тэгээд 13 оноос хойш Зүрхээр надагч киноны найруулагчийн багаас ахуулаад дандаа найруулагчийн баг туслах найруулагчаас 1-р найруулагч хүртлээр ажиллаж агаад тэгээд тэр нэг жохон өөртөө хуримтлуулсан тэр мэдэрч авсан зүйл дээрээ тулгуурлаад Хувьцаа киноноос хойш ингээ 2 дахь кинон дээр ерөнхий найруулагчаар ажиллаж байна. Тэгээ хамгийн гол нь нөгөө тулж түших хажууд юм мундаг гайхалтай уран бүтээлчд байгаа учраас ерөөсөө айхгүйгээр зоригтой би чадна одоо ерөөсөө чатгаас өөр арга байхгүй гээл ажилласан. Голцоо эмэгтэйчүүд ажилладаг учраас эмэгтэйчүүдийн нийгмийн драм, мелодрам, тийм ээ, уянгын драмын чиглэлээр төлхөө уран бүтээл тойрвдог. Тэгээд аминч киноны хувьд бол анх удаа тулаант одоо гэмт хэргийн төрөл жанрын одоо зохиол сонгож ажиллаж сая 3 сарын 5-нд нээлттэй хэлээ л дээ. Аливаа уран бүтээл дээр ямар нэгэн үйлдвэрлэл явуулдаггүй. Одоо юу гэдгийг хит мөнгөний араас хөөцөлддөг гэсэн үг л дээ. Жишээ нь Хувьцаа кино маань баг ингээд 2-3 жил дарагдаж ирсэн. Тэгээд цаг нь тулахаар яарахгүй эцсийн вариантаар бэлэн боллоо гэсэн үедээ нээлттэй хийдэг. Тийм болохоор бид нар дараагийнхаа уран бүтээлийг тэрний өмнөх киноны зураг авалт хийж хахад ингээд зохиолын хандтаас гараад нухаад эхэлсэн байдаг. Энэ киноны зохиолыг зургийн найруулагч Баатар ахтай хамтарч бичсэн. Тэгэхээр эмэгтэй хүний хувьд ийм триллер акшн киноны одоо ийм жанрыг бичгээд бас нэг юм үдсэн харсан эсвэл төсөөллийн туршлагаут ч гэх юм уу те бас жоохон ийм зориг дутаад байт юм бэл. Энэ бол зүгээр нэг кино театрт гарч байгаа 2-3 сарын болоол өнгөрдөг процедур юм уу процесс биш. Энэ бол бие даасан одоо 27 жилийн туршид энэ салбарт ингээ явж байгаа продакшны түүх, киноны түүх байдаг. Мэдээж тэр өнцгөөс нь л одоо харж уран бүтээл ээж байгаа. Киноныхоо үйл явдлыг бүтэн авч явж байгаа 14 ба. 14-ийн маань 8 дандаа залуучууд гэх юм уу. Киног ерөнхийд нь ингээ харахаар өөрийнхөө дүүгийнх нь амнаас хохироод дүүгийнхаа одоо энэ амнаас хохирсон энэ харамсалтай үйл явдлын хойноос явж байгаа нэг юм ах хүний сэтгэлийн тухай байжгаад кино санаанд оронгүй эргэлтийг үзүүлж байгаа. Киноны даал дагуулга гэж байна шүү дээ. Тэр нь бол ерөнхийдөө энэ өсвөр насны охтуудын бэлгийн мүлчлэг гол агуулга нь бол ийм амиа хичээсэн хүний тухай. Амиа хичээх хүнийг яг юунд хүргэдэг юм бэ гэдэг тийм утга агуулга байсан учраас манай ерөнхий продюсер Цаг гэрлийн ануудаар аминч гэж өгсөн. Сайн мэд санаа намайг нартай гэдэг. Би одоо 14 настай, энэ жил 15 нас хүрнэ. За тэгээ миний 4 дахь уран бүтээл байгаа. Аминч болохоор миний урд нь тоглож исэн кинонуудаас ер нь нэлээ өөр санаатай гэх юм уу. Жохоо судлах хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгээд үеийнхээ охтуудыг сургууль дээр аягүй их ажигласан л да. Энэ нь жохоо арай маягтай болов. Тим охтуудтай бас ингэ ярилцаж энэ төр үзэх хэрэгтэй байсан. Мэ тооцоо. Ийм царимудай охин болохоор чинь царайлаг зарим очиж байгаа шүү дээ. Яа, юу нэ. Ер нь сошиал орчинд бидний өсвөр насны хүүхдүүд ямар хүмүүстэй харьцаад байна, ямар аюулд орж болохоор байна гэдгийг аюулсаа анзаарч явах хэрэгтэй. Гол дүрийн энэ ах дүү хоёр гэдэг байгаа шүү дээ, тийм. Ээж нь ингээд гадаад тарааж хийгээд одоо л нийгмийн нэг ороо босгоо цаг ихт амьдрахад хэцүү болол гадаад тарааж хийгээл явцсан ээж нь аав нь байхгүй. Тэг ингээ ээж аав нь байхгүй байгаа хүүхдүүд ингээ өөрсдөө ингээ амьдралаа авч явах гэж ингэж хичээж байгаа л хүмүүжлийн хувьд бас асар тоглолттой болчихсон. Тэрнээсээ болоод алдчихж байгаа ийм агуулга явж байгаа байхгүй. Ахыхаа найзуудтай ахтай бол гин цайлган, ахтайгаа айгүй юм дотн өөдрөг охины дүр. Тэгээ яг цагаад болоод яг тэр эргэлтийн цэг дээр бол амар хуурж байгаа. 17 6 давхрын дээвэр дээр кино эхлэхэд миний зогсож идэх хэсэг. Тэр бол надад бүр айгүй их айдстайсэн. Би өөрөө нөгөө өндрөө саях айдстай. Дээвэр дээр зогсоод толгоо эргээд одоо ингэж жаад унчул яана энэ төр гэл одоо яг тухайн үедээ жинхэнэ дээвэр дээр төрж байгаа юм сэтгэлдээ юм айдсаа яг ингэж бодож байгаа л яг дүрээ гаргах гэж хичээсэн. Одоо бол нөгөө нэг Facebook, сошиалаар бол яг миний юм дүрийн хэрэгүүд, гэмт хэрэгүүд бол айгүй их явж байгаа штэ. Тэгээд манайхан болохоор тэр одоо хохирогч ч юм уу эсвэл одоо яг тэр хүмүүсийг л ингээл сошиалаар сэвэлээдэг юм. Байнга үеэс үед ингээд байсаар байгаа мөртлөө тэрийг хинч яг оновчтой барьж аваад ингээ тгий энийг өөрчлөе гэсэн юм гаргаж ирэхгүй байгаа. Ер нь бид нар хүүхдүүдэд юу гэж боддог вэхээр хоолыг нөхөж чинь. Гэдэс цатгалан бай. Гой брендийн хувцас гой өнгийн хувцас аваад өгч чинь мөр бүтэн байна.
Уучлаарай. Энэ бол таны хийж байгаа үүрэг хариуцлага биш юм аа. Энэ зүгээр хэрэглээ юм аа. Хүн дарахын тулд хувцас өмсдөг, өлсөхгүй тулд бид нар хоол иддэг мөн үү? Тэгвэл яг тэрний хувьд энэ нийгэмд ямар сэтгэлгээтэй, ямар хүмүүжлэлтэй, ямар нөлөөлөлтэй ийм эргэн хүн бий болж байгаа юм бэ? Энийг ээж аавд анзаарч байгаа юм. Тэгэхээр манай аминч кинон дээр игэл жирийн энгийн жижиг зүйл хүний амьдралыг сүрүүлж болдог юм аа. Бидний санаанд ордгүй зүйлийг тэд нар найз нөхдөөрөө хийгээ явж идэм аа. Тэд нар гэртээ нэг дүр хэсгдэг. Гараад өөр нэг дүр хэсгдэг. Энэ хоёр дүрд тоглоод байгаа гэдгийг эцэг эхчүүд мэдж байгаа юу? Энэ бол маш сургамжтай, маш том сэдэв шүү. Нөгөө талаар залуучуудад би буруу хүнтэйгээ нийлэх юм бол би ийм зам руу орох юм байна. Би найз нөхдөд зөв сонгох хэрэгтэй юм байна. Бурууд бол хүнийг ямар аимшигтай зүйл хүлээж идэг юм бэ? Маш том сэдв, маш том санаа энэ гэмт хэрэг тулаанд жанрын гэж кино нэрлээд байгаа аминч киноны арт байгаамаа. Найруулагчийн үүднээс юу гэж харж байна уу гэхээр манай киноны сцен болгонд хүмүүст одоо ойлгуулахыг хүссэн юм далд мессежүүд байгаа. Миний хувьд бас сүүлийн 3 киноны уран бүтээлд ерөөхдөө дандаа жүжигчнэр оролцож байгаа. Туул гээд одоо мөрдөн байцаагч эмэгтэй дүр дээр одоо ажиллаж дууссан. Өмнөх кинонуудаас бол ноён эмэгтэй кинонд ер нь ганц 2 тийм акшн тулаантай сценүүдийг одоо туршиж үзчихсэн. Ер нь манай бардагш дандаа уянгийн мелодрам кино хийгээд байна. Тэгэхээр одоо хөрвөхийн тулд арай түлхүү юм акшн тулаант гэмтэргийн төрлийн кино одоо хийхэд ер нь ямар хөө байх юм бол дайлгай эмэгтэйчүүдийн акшн бол Монголын кино урлагт бол ховор шүү дээ. Тэгээ ер нь бол 2 сарын хугацаанд зураг авалт хийсэн. Тулааны бэлтгэлийг 2 сарын өмнөөс хийж эхэлсэн. Жүжигчтэй уншлагын бэлтгэлийг 1 сарын хугацаанд хийсэн. Хамгийн төгсгөлийн Таандар Урнагч хоёрын одоо тулаантай хэсэг. Тэр бол бараг 7 хоног шахуу тэр нэг объектн дээр авагдсан. Яагаад тэгэхээр тухайн хэсэг нь өөрөө маш хэцүү хэсгэлтэй. Орон зайны хувьд айгу олон орон зайг хамарж байгаа. Тэгээ зураг авалтын хувьд бараг 100 гаруй шот одоо планууд тавигдсан. Тэгээ бид нар storyboard ашиглаж хийсэн. Ер нь хамгийн их плантай сцен бол тэр хэсэг байсан. Тухайн үед бас 2 жүжигчин маань айгүй их бэртэл авсан. Манай Хувьсал production дэрэгдээ 45 гэдэг анхан шатны жүжигчний сургалт явуулдаг. Тэгээд байжсэн Таандар манай сургалтанд бүртгүүлээд өөрөө ороод ирсэн. Тэгээ бид нар бас нэг юм шин залуу артистууд нэг юм амбиц байдаг шүү дээ. За ингээд өөрийнхөө нөгөө карьер гайгүй өсөлттэй байвал нэг ирсэн саналд тулгуурлаад ингээд кино манаа тоглож ич гэдэг юм. Тэгтэл уг хүн маань өөрөө нэг тийм айгүй юмд нэхвар нухацтай ханддаг тийм хүн байгаад байгаа байхгүй. Продюсеруудтайгаа урнаа ихчтэй, зургийн найруулагчтайгаа ингээд бүгдээрээ ярилцж агаад яг энэ гол дүрийн залууг Таандар байвал яах гэдэг зүйлийг ярилцаад Таандар санал тавьсан. Өөрөө ч маш дуртай хүлээж авсан. Тэгээд гоё хамтрал болсон гэж бодож байна. Найруулагчийн хувьд сэтгэл хангалуун байна. Кинонд гарч байгаа бүх дүрүүд амиа хичээснээсээ болоод эргээд үйл үүрэг эдэлж байгаа байхгүй юу? Ер нь амиа хичээх гэдэг зан чанар бол яг цагаад болоод хүн болгонд байдгийм байна. Ямар үед яаж илэрч гардыг те тэр нь ямар хортой зүйл байдаг вэ гэдэг ийм том агуулга явж байгаа. Ерөнхий найруулагч Бямсүрэн, ерөнхий зургийн найруулагч Баатар, саунд инженер Цэгмэд, зураач Оргил. Манай зураач Оргил бол кинонд сүнсийг нь хатсарч ажилладаг хүн байхгүй юу? Зураач хүн нүд хурах биш шүү дээ. Тэр одоо орчныг одоо амьдаар нь сүнстэй гэдэг маань яг ингээ байгаа тэг үнэмшигдэн үнэртэн хийдгээр онцлог. Түр хийс гэдэг бол үнэхээр дэлхийн төвшний тим хийцтэй кино гэж би хэлмээр байна. Монголд хийгдсэн монгол жүжигчид тоглосон гадны стандартын олон улсын стандартад нийцсэн ийм гоё гадаад кино үзэж байгаа юм шиг тийм мэдрэмж өгөхөөр тийм өнгө тавилтууд байгаасаа гэж айгүйх ярилцсан. Тэгээ зургийн найруулагч өнгөшүүлтийн Ариун бол дах хоёр манаас нэлээдгүй хугацаанд айгүй сайн ажилласан учраас манай киноны өнгө бол бүр тасархаа. Ер нь бол энэ уран бүтээл чанга байсан. Би бол үннээ хэлнэ. Үнэхээр чанга байсан. Гэхдээ бид нар ард нь гарсан.
Соёл эрдэнэ хөтөлбөрийн зочны хойморт эрхэм хүндтэй уран бүтээлчд маань ирсэн байна. Ингээд Монгол Улсын гавьяа жижигчин Бүрнээ баяр, Дархан хотын залуучууд театрын дуучин, соёлын тэргүүний ажилтан Ган Чимээгнэр ирсэн байна. Бүрнээ баяр гэдгийг одоо тодтогч өгсөн таны анхны ямар уран бүтээл байдаг вэ? Ээждээ би очлоо даа гэж. Одоо хаягчдэр энэ Монголын радиогийн студид анх бичүүлж ирсэн. Тэгээд яг бичүүлээд одоо маргааш нь Ганбаатар хөгжмийн зохиолч маань устдаад яг дажгүй дуулж тэгээд нэг уралж дууссангүй, гой дуулсангүй дэ чи. Одоо яг гэхдээ яг муучгүй, нэг сайнчгүй гэл. Тийм тааруухан үнэлгээ авсан боловч тэр одоо Монголын радиоор цацагтаад 2-7 хоногийн дараа бол одоо нэлээд сайн хүмүүс мэдсэн. Тэр тухайн үед чинь олон радио байхгүй. Аюуг хоёр нэхгүй нийцсэн тийм үнэхээр л одоо ээжтэй хүн жаргад юм аа гэл. Ээжтэй хүн энддэггүй юм аа. Ээжтэй хүн эрхэлдэг юм аа гэл те. Хинт шууд ээжигээ бодогдохоор тийм сайхан бүтээл болсон. Тэгээд маш хурдан төгөн дэлгэрч та намайг одоо дуучин гэдгийг одоо алдчихвол өгсөн баа. Анх таны яг энэ дуу хоолойг одоо задлах байд юм уу? Тэр өнгө тооныг тавих байд юм уу? Хин танд зааж зөвлөж, хин таныг чиглүүлж байсан юм бэ? Мэдээж Хөлийн цэргийн дуужгийн чуулгын одоо багш нар 78 оны намар одоо манай эсрэг ингэж очиж тоглолт хийсэн байхгүй юу? Тэгээ би тэд нартай уулзаад бүр дуулж үзүүлээ гуйж байгаа. Тэгээд ёстой авьяастай хөхтэй шүү дээ. Ирэх оны 4 сард он гаргаад хүрээд ирээрээ манайх 100 гаруй уран бүтээлчтэй гоё том чуулга болох гэж байгаа гэд. Тэгэл би өөр доглон тэр 4 сарын хүлээж аваад ирээд тэгэл бүр бундаг том багш нарт шалгуулад тэр үед манад шинээр чуулга болсны дараах нь Норсонжив гавьяат гэж нарийн тооны багш ирж исэн. Тэр үед чинь багшийн дээдэд дуулаачийн анги байсан шүү дээ. Тэгэд тэнд дуулаачийн анги төгссөн 3-4 хүн дуучин ирж исэн. Тэгээ бусд нь бүгд уран сайхан жаснаач. Би чинь дагалдсан дуучин гэж орж исэн. Цэргийн одоо эрдэнэ босролцсон. Дээрэс нь одоо дуулаач чадлагтай бүх хичээлүүд орно. Тэгээд соёлын яамнаас ирж шалгадаг. Жилд нэгээс 2 удаа ирж шалгалт аваад тэгээд би чинь нэг жил гарan болоод соёлын яамнаас за энэ хүн бол одоо дуучин болсон байна гэд. Тэгж нэг соёлын яамны ногоон үнэмлэхтэй ногоон үнэмлэх гэсэн чинь тий. Тэр би одоо ч гэсэн хатгалж идэв. Тийм ногоон үнэмлэх авч одоо мэрэгжлийн дуучин гэсэн алж ирсэн юм бичгээ авсан байж тий. Хөлийн цэргийн хилжээ хамтлаг Монгол орныхоо өнцөг болон бүрээс ингэж шалгалт явуулаад хамгийн сайн дуулж байгаа тэр уран бүтээлчдийг ингэж шигшиж авч ирсэн гэж. Энэ хоёр багш одоо гавьяат тий. Оросд төгсөж ирээд поп урлагт эстрад дуртай учраас өөрийнх нь одоо өөрөө сонирхлын дагуу хилжээ хамтлагийг бас удирдахжсэн. Одоо манай хилжээ хамтлагч чинь одоо хүү хамтлагийн продюсер нөгөө Дашндаг маань гавьяат маань манад дуулж ялаа намсраа оюун чимэг шүү дээ Баян Монголжуулганд дуучин. Өөжгийн бас гавьяат нөгөө гитарч харшийн баскас маш олон сайхан уран бүтээлчтэй ажиллаж байсан баг. Сая бид нэгээс нь дамжиж гарсан байх нь шүү дээ. Хилжээ хамтлагаар. Хилжээ хамтлагаар Оросын болоод гадаадын уран бүтээлүүдийг нэмсгэлээс гадна манай хилчил дуулдаг байлаа шүү дээ. Абабони юм гээл те. Уран бүтээлүүдийг, уран бүтээлчдийг бол ухаан тэр нэг цаг хугацаагаар бол хязгаарлах боломжгүй маа. Ялангуяа уран бүтээл гэдэг өөрөө хэдэн мянгаыг дамжин туулах юм өөрөө чадaltaй тийм их сайхан одоо түүхийг агуулж идэг арай бахархалтай шүү дээ. Нийгмийнхэн сэтгэл зүй тэр үед амьдарч исэн уран бүтээлчдийн одоо тэр ухамсарын төвшин энэ хэмжээнд байжээ гэдгийг бол тэр шүлэг яруу найраг дотоор илэрхийлж байгаа болоо гэж бас бодож байна. Тэр дууны үг нь ямар байна, аян хэр зөгцсөн байна гэдгийг маш сайн ингэж шалгаж одоо нэгэсэндээ сонсож байж дараа нь ард түмэнд хүргэдэг байсан юм болов. Шүлэг нь одоо яруу найрагч одоо тий зохиолчдын хорооны одоо хурлаар орж зөвшөөрөгдөнө. Хөгжмийн зохиолчдын одоо шийдвэрээр тэгээд тэр зөвшөөрөгддөг. Тим цензуртай байсан. Тэгээд үгийн хувьд, аялгауны хувьд ингээд хоорондоо гоё зохицож нийцсэн бас тийм маш сайхан бүтээлүүд гарч ирсэн байна гэж одоо бахархаж боддгийн. Урлаг гэх энэ сайхан ертөнц рүү түүн дундаа энэ дуучин хэмээх тийм ээ дуу хоолойгоор хүмүүсийн зүрх сэтгэлд хүрдэг дуу хоолойгоор тэр уран бүтээлээрээ хүмүүст хоногшдог энэ сайхан мэрэгжлийг хизэнээс эхлэн эзэмшив. Миний дуучин болох гараа дуучин болох ер нь хүсэл тэмүүлэл гэдэг юм уу та шийдвэр ер нь 600 гэс
найзуудтай холбоотой гэж бодож байна. Яа тэгвэл тэр үед нөгөө морин хуур шилдэг дууны наадам гэж болдог байсан. Ингээд ховдод жангар хамтлаг гэдэг эстрад дууны хамтлаг байсан да. Жангар хамтлаг гэдэг одоо урлагийн гай үзэгдэлтэн цолмон багш маань ерөнхийд нь удирдах явдаг тийм хамтлагт орж дуулж эхлээд ерөөсөө удаагүй цоломгийн хөгжим радиод одоо олон жил ажилласан бэл хавсран гэдэг яруу найрагч бүсгүй одоо шүлэг салж игэр хорвоо гэдэг дог дуулаад тэгээд тэр одоо наадамд морин хуур наадамд оролцож 2 дугаар байрын шагнал хүртэж. Ховд аймгийн залуучуудын холбооны жангар хамтлагийн ая зохиогч цолмонгийн хөгжим, оюутан лавсрынгийн үг салж игэрх хорвоо. Тус хамтлагийн дуучин ган чимэг энэ дууг дуулна. Телевизээр гарсан цагаас хойш л хүмүүсийн одоо сонорт хүрсэн. Энэ уран бүтээлийг бас маш олон залуу уран бүтээлч бас дуусан байдаг тийм ээ. Тий. Мэдээж хүмүүс нөгөө нэг дуулахгүй олон жил болчоор хин дуусан мэддэхгүй л болно шүү дээ. Тэгээд олон сайхан залуу дуучид авч дуулсан байлаа. Миний хувьд бол уран бүтээлчхүний хувьд баярлалдаг. Яагаад гэвэл энэ дуу бас хүмүүс сонирхоод авч дуулахаар тийм ээ сонсохоор ийм хэмжээний сайхан дуу болж сайхан дуулагдаж хүмүүст хүрсэн бас бахархталтай байдаг. Тархиныхаа театрт 24 жил болж байна. Өмнө нь бас нөгөө бүх зэргийн дуу жигч болгохт нэг багахан хугацаанд бол байсан нэг 3 жил орчих. Та хоёр маань тэгвэл ер нь яг суур яг адилхан юм биш үү тийм ээ? Бүх зэргийн чуулга, хөлийн зэргийн дуу жигч чуулга тийм ээ? Одоо нөгөө нэг урлагийн явсан зам мөр гэдэг юм уу та? Жим гэдэг юм уу? Хүртэл адилхан байгаа тийм шүү дээ. Урдын их ерөөлөөр ганна битэр ган чимэгт баяр маань нэг соёл урлагийн их сургуулийн ичнээ ингээд хамт суралцсан. Миний ангийн дарга ган чимэг сууж байна. Том дуучдыг одоо дуучид орж ирсэн тэгэл ангийн дарга гээл. Тэгээд ангийн дарга ч юу ах те тэгэл нөгөө нэг ангийн дарга. Үнэхээр манлайлдаг нэгтгэдэг. Тэгэхээр хэдэн онд хамт сурж ирсэн бэ? Тэрнээс хойш хэдэн жил одоо өнгөрсөн бэ? 8 онд ороод 11 онд төгсгөж байсан бид нэр. Манай ган чимэг чинь уртын дуу дууны анги төгссөн. Тий, ардын жүжигчин нэргүү багш дээр төгссөн. Миний бас нөгөө Дархан хотод уран бүтээлээ хийж байхад тэнд миний багш бол ардын дууч Монгол Улсын гаяа жүжигчин Алтан цэцэг гэдэг багштай байлаа. Үнэхээр гал цогтой, маш гоё энергитэй, ардын дуу гэстэй нөгөө час хийсэн хоолоогоор дуулдаг тийм сайхан уран бүтээлч дуучин багш маань байсан. Ер нь уртын дуу гэдэг чинь өөрөө Монгол төмний бол сонгодог урлаг шүү дээ тийм ээ. Монголчууд бол эртээр үеэсээ л дууч, хуурч ийм арт түмэн байсан. Тэгэхээр цаанаасаа нэг юм өгдөлтэй, цаанаасаа юм авьяастай тийм ээ дуу хоолойны тэр цар хүрээ гэдэг бол гайхалтай юм арт түмэн байгаад байна. Таны хувьд багшаасаа тэр олон сайхан зүйлийг, тэр дуулах арга манерыг
тийм үү тэр дигийг бол ингээ аваад үлдсэн. Өнөөдөр бас маш олон залуучуудад яг энийг өвлүүлэн үлдээж байгаа болоо гэж бодож байна. Тийм дархан хоттой би бас нөгөө багштайгаа одоо алтай багштайгаа хамтарч дээцийн өвгээд ардын дууны уртын дууны дугуйлан хөөхтүүдэд тийм ээ дугуйлангууд хичээлүүлдэг байсан. Бас хоёулаа нийлж дээцийн өв нэртэй хүүхдийн одоо дугуйланд зориулсан гарын авлага сор хүчийг хэвлүүлж гаргаж ирсэн. Томчууд хүртэл одоо уртын дуу, ардын дууг маш их сонирхдаг болсон. Энэ бас сүүлийн үеийн одоо чадварлаг дуучид тийм ээ ардын дуу, уртын дууг маш сайн дуулж ард түмний чихэнд хүргэж байгаагийн бас нэг гавьяа бахархал гэж боддог. Таны хувьд хөлийн цэргийн дуу үеийн чуулган тэр хилчин хамтлагт байж хад мэдээж хөлийн цэргийн уран бүтээлчд гэдэг бол Монгол орныхоо тэр торгон хөлийг ингэж эмжиж уран бүтээлийг хүргэж тэр хил орчмынхоо ард иргэдэд хил дээр байгаа тэр торгон цэргүүдтэй болвол дуу уран бүтээлийг хүргэж тэдний сэтгэл санааг нь дэмжих, өөдрөг болгох тийм үү тэр болгон дээр нэгэж хурч тулж ажилладаг байсан хүний хувьд. Магадгүй яг ингэж бидний хурж очиж чадаагүй тэр хөлийн зурсууд гэж бас байгаа шүү дээ тийм ээ. Тий. Бороотой, цастай, шуурхтай тэр бүхнийг туулаад манай уран бүтээлчд бол цаг наргүй хилээ манж байгаа. Хилчин дайчд очиж үйлчилдэг. Очиж үзээгүй хүн бол мэдрэхгүй баха. Тэ бид нар бол тэгээд заставын бараа харагдахад гэртээ харж байгаа юм шиг болно шүү дээ. Одоо хамгийн сайхнаар л өгтөндөө хоол унд тэгээд одоо орон байр тэ цааш нь одоо цагаан эргэл тавьдаг ч юм уу. Ер нь л баяр ёслолын байдалтайгаар бид нарыг өгддөг. Яг тэгэж ингэж хүсэн хүлээж байгаа тэр хүмүүс дээр тэр хөлийн зурвас дээр очичоод буцна гэдэг бас хэцүү үз. Яг цэрэг халгаж байгаа үед бол өстой уйлмаар байдаг. Бид нар яг отродын төв дээр ч юм уу ямар нэгэн застаа бас цэрэг халгаж байгаа үед бас би 2-3 удаа таарч исэн. Даалав хааж исэн цэргүүд ингээ морио унаад застаава 3 тойроод тэр хилийнхээ тухайд дуулаад ингээд машиндаа суугаад ингээ явхад бүр өөрөө ирэхгүй ингээ бид нар уйлж исэн. Тэгээд нөгөө явж байгаа цэргүүд ч уйлаад үлдэж байгаа дараа нар нь ч уйлаад. Тэгээ тийм гоё одоо ямиг бол одоо дэрэгдээс нь л хүн одоо өөрийн биеэр үзчихэж мэдэрнэ гэхээс яг одоо ингээ яриад бол одоо сайн ойлгох юм уу мэдэхгүй. Таны нүдэн шууд ярьж байхад л одоо бараг харагдчих штэ тийм тий. Тэр үнэхээр одоо гоё үйл явдал болдог. Манай хөлийн цэрэг Далав хаан гэдэг бол одоо эр хүний одоо бахархал гайхалтай одоо тий хиймэртэй одоо ингээд Монгол их орныхоо хөлийг одоо манжээсаа ингээд одоо ярихад бол үнэхээр одоо тэр бахархуу штэ одоо алав юм аа гэж би хэлмээр байна. Яг энэ ярианыхаа араас таны яг хөлийн тэнгэр цэлмэг байгаасаа гэсэн сайхан уран бүтээлийн үзэгч түмдээ өргөн бариасаа гэж хүсэж байна. 나의 얼음이 따뜻하게
Сүүлийн үед ямар уран бүтээл дээр түлхүү одоо ажиллаж байна? Бид хоёр одоо сүүлийн үед нэг тоглолтод орж тааралдаад хоёулаа хамтарч сайхан дуунуудаараа хамтарч тоглолт хийя. Тэгээд яг за би зохион байгуулаад дархандаа ингээд хоёулаа тоглоё гэд тэгээд нөгөө Universe Best Song наадмын анхны шилдэг оролцогчийн нэг Тэмүүжин хоёр дахь хөлөө. Тэмүүжин маань манай ангид бас ичнийгээр сурдаг гэсэн дуулаачаар. Тэмүүжингээ ураад ингээд бид гурав ангиасаа. Тэгээ Дархан хотод нэг тоглоё. Тэгээ дараа нь одоо миний суугуул сайхан нутагч Сэлэнг нутаг шүү дээ. Сэлэнг нутагтаа нэг тоглолт хийгээд Сэлэнгдээ нэг тоглолт хийгээл тим яриатай бид хоёроос бэлдэж байгаа. Тийм. Хүний зам мөр гэж байдаг тийм ээ. Одоо хүний туулах ёстой зам мөр гэж байдаг. Хүн бүхэн гэгэн ад жаргалтай сайн сайхан одоо замыг туулах тэр мөрөөр явахыг хүсдэг. Тэгээд одоо дуу хуур, урлаг, уран бүтээл бол тийм одоо гэгэн зам мөрөөр жимээр хүнийг хөтэлдэг тэр гэрэлтэй гоё одоо орчинд хүрэгдэг гэсэн утгаар тийм гэгэн жимээр гэдэг нэр өгсөн байгаа. Одоо сүүлд хийгдсэн уран бүтээлүүдийн нэг Сүрэн хоргоон шүлэг хөгжмийн зохиолч Дархан хотын залуучууд театрын хөгжмийн зохиолч удирдаач Зол баярын хөгжим Миний ламраг гэд шин доо хийсэн байгаа. Дээр үед чинь нөгөө Миний хань гэдгийг Миний ламраг гэдэг байсан юм байлээ шүү дээ. Энэ доо бас эзэнтэй гэж хэлж болно. Үүр цайх гэд ихч бол энэ яг энэ Монголын үндэсний телевизэд ажиллаж байсан, насаар ажиллаж байсан юм сайхан уран бүтээлч хүн байгаа. Нөхөр нь Алтан нар гэдэг нэртэй ийм гоё хувь өрөөлтөө ийм нэртэй тийм сайхан гэр бүлд зориулсан дуу ханийн тухай доо. Таны хувьд сүүл ямар уран бүтээлийг дүрсжүүлэн мөнхжүүлж үлдээж байна? Хуучин одоо дуунуудаа нэлээд сүүлийн 2 жилд нэлээд сэргээсэн. Сэвлиймэн сэврээсэн голомт гэж маш сайхан дуу байгаа л да. Нэг урлагийн гавь цэтгэлтэн доктор Цэдвэн шүлэг сэвлиймэн сэврээсэн голомт. Тэгээ дээрэс нь одоо санаан дэлхэн хань гэж нэг миний нэг дуу байдаг шүү дээ, тийм. Амьдралаа би шам тайртайтай цуг авч ирсэн тэр дууг шинчилж бас дуулсан байгаа. Саяхан бол хөгжмийн зохиолч Инх Базрын аялгау одоо нийтийн дууны нэрт мастер гэдэг байсан. Одоо ил давагдаржийн шүлэг өсгөн өнгөж дуу бас студиэс гаргаж авсан байгаа шинжилээд. Ер нь шүлэг нь ийм уран яруу байгаад аян тансаг байгаад гэдэг юм уу? Дуучны нь зүрх сэтгэлээсээ дуулахгүй бол магадгүй хүн төрөх байх л да. Тэгэхээр ямар уран бүтээлч өнөөдөр тийм үү энэ Монголын энэ дууны урлаг шигшгдэж үлддэг юм бэ? Ямар дуу уран бүтээл өнөөдөр мөнхөд ингэж ард түмнийхээ зүрх сэтгэлд дуулагдаж байт юм болоо хоёрын бодлоор. Дуу дууч хоёр бие биенийг их гоё олсон. Тэгснээ үг бүр дээр нь одоо холбоос одоо өгнүүд байна те. Тэ үг бүр мөрөөр нь яаж одоо сэтгэл зүрхнээсээ гаргах вэ? Яаж хэлүүлэнд хүнд хүрэх вэ? Ойлгуулах вэ гэдэг талаас нь л бодож ажиллах юм да ер нь бол тий. Тэгэхээр зэрэг одоо залуу уран бүтээлчид бол тэрийг л их анхаарах хэрэгтэй байх гэж би боддгийн. Ард олонд тийм ээ хүмүүс дандаа гэрэл гээгээ бэлгэлдэг, ад жаргал бэлгэлдэг, урлагаар дамжуулт тэднэрт гоо сайхан, өв соёл бүх юмыг одоо хүртээж түгээж тэрийгээрээ одоо манлайлж байдаг учраас уран бүтээл дээр хүн одоо маш их одоо хариуцлагатай хандах хэрэгтэй гэж боддог. Хоёрдугаар уран бүтээлч хүн өөрөө манлайлагч байхын тулд олонний дотор алдаа гаргахгүй ч юм уу буруу үйлдэл хийхгүй бие зөв авч явах ийм одоо төлөвшөлд залуу хойч үе маань маш сайн суралцах хэрэгтэй. Урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн та хоёртаа баярлалаа. Бидний ярилцах хугацаа энд хүрээд өндөрлөж байна. Эрүүл их аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн өрөөй бас маргааш болох тоглолтонд хоёртоо хоёуланд амжилт хүсье. Баярлалаа.
Авчраад хайрын тайлбартай миний намрагаако хослон жаргах миний намрагаако Монголын бурхан шашны 3 зулын нэг хэмээн алдарсан. Халахын анх дугаар Зай Бандида гигийн Лувсан Ференлэн амьдрал уран бүтээлээс сэтвэлсэн Зай гигэнтэн түүхэн дуулалч жүжигний талаарх мэдээллийг хүргэж байна. Эзэн богдын үеэс талнууд хийгэрхшэн энхэн замбуугийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн өөдөө заяатай Монголын өргөн олон та нар минь үү өнөр жаргалтай дандаан амгалан байх бол тугай. Монгол Улсын ардын жүжигчин Дэсвгийн ич орлог нэрэмжит Арангай аймгийн Хөгжим драмын театрын уран бүтээлчид бид бүхэн Зай гигэнтнийхээ түүхэн дуулалт жүжигийг 5 жилийн өмнө тайзнаа бүтээж байсан бол тун удахгүй үзэгч олон та бүхэндээ тавихаар бэлтгэл ажилдаа ороод ингээд бэлтгээд явж байна. Зай гигэнтэн түүхэн дуулалт жүжигийг бол Арангай аймгийн Эрдэнэ мандал сумын уугуул төрийн шагналт сорон сүрэнгийн Соронзон болдогч маань бүтээж амиг орон нутгийн хаан ард иргэд болоод Монголын ард иргэдтэй Зай гигэнтнийхээ энэ сайхан түүхийг одоо бүтээл болгон үлдээсэн ийм сайхан уран бүтээл байгаа. 5 жилийн дараа тайзнаа бүтээгдэж шинээр сэргээн тавьж байгаа одоо Зай гигэнтэн жүжиг маань юугаараа онцлогтой вэ гэхээр одоо 7 дугаар Зай гигэн маань жан чалаад 5 жил болж байна. Тэгээд эцгийн буйрыг монголчууд 5 жилийн дараа эргээрээ гэдэгтэй адилхан бид бүхэн гигэнийхаа жүжигийг 5 жилийн дараа одоо сэргээн тавьж байгаа нь бас нэг онцлогтой. За дээрэс нь Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Арангай аймгийн Хөгжим драмын театрын гослол дуучин Содов Зай гигний дөрөв бүтээжсэн бол 5 жилийн дараах Зай гигэн дээр гослол дуучин Эренцэн маань одоо гигний маань дүрийг бүтээж байгаа. 2 хүүхдийн маань дүр өөрчлөгдөж байгаа. Ингээ ингээд ботхоор ер нь 5 жилийн дараах Зай гигэн бол бас нэгэн шинэ хувилбараар тайзнаа бүтээгдэж байгаа ийм уран бүтээл байгаа. Хүмүүсээс үлсэн хотготуудын урцаас битсэн ариун гигэн чанарт асан дүрлцэх гал явган харамхуй дайрлагч Бэлгийн зул болгон ах Зай нэрийн өмнөөс цахин асаё. Зай гигэний дуулалч жүжигт Зай гигэний дүрийг авч тоглож байна. Одоо Зай гигэний талаас ярих юм бол 3 зул болсон Зай гигэн маань дотоод ухааны номыг авчлаа үздэг. Тэгээд энэ сайхан дүрийг бүтээхэд надаас бас маш их хүч хөдөлмөр гарч байгаа. Авшигсэн гэсэн сайхан Зай гигэндээ тоглоход бас төлөвшөл альва сайхан зүйлийг надад өгч байгаад үнэхээр их баяртай байна би. Зай гигэнтэн маань 17-оос 18 дугаар зууны үеийн буддизмын одоо гарамга сэтгэгч, соён гэгэрүүлэгч ийм хүн байгаа юм. Арангай аймгийн маань одоо заяын хүрээ гэж явдаг. Яагаад заяын хүрээ гэж явдаг вэ гэвэл одоо Арангай аймгийн маань энэ булган хайрхны баруун суганд Зай гигэнтэн, өндөр гигэнтэн, ламын гигэнтэн 3 маань одоо сүм хийдэ барих гэж тийм ээ газар хайж яваад булган уулын маань баруун суганд хоноглосон байгаа. Ингэж хоноглохдоо одоо за хин нь одоо сүм хийдэ энэ сайхан газар тийм ээ байгуулах бай гэдгээ шодож үзээд Зай гигэнтний маань аяганд цэцэг ургаснараа одоо арангайчуудад заяын хүрээ болж болсон юм түүхтэй байгаамаа. Тэгээд манай энэ Зай гигэнтэн дуулж жүжигт маа ерөнхийдөө 3 гигэнтний маань түүх иж хэд одоо тэр бүхэл одоо зүйлсийг ард түмэндээ харуулж танигдсанаар тэгээд Зай гигэнтэн маань бол алдарсан юм түүхтэй байгаа. Зай гигэнийхаа багш ламын дүрийг одоо бүтээж байгаа. Дээрээс нь энэ сайхан өндөр гигэ Өвөр Хангай аймгийн өндөр гигэнийхаа дүрийг одоо давхар одоо ингээд бүтээж явж байгаамаа. Зай гигэнтэн дуулж жүжиг одоо анх 5 жилийн өмнө одоо анхын театрт тавигдж байхад Зай гигний лам багшийн дүрээр ерөнхийдөө голлож тоглож байсан. Миний хувьд бол их шал өөр орчинд одоо ороод ирсэн юм шиг тийм мэдрэмж төрдөг байсан. Яагаад гэвэл одоо энэ сайхан өргөн дотор маань яг л номын тэр сайхан дуу хоолой сангинсан. Яг л ном болгон уншигдаж одоо манай энэ жүжигэн дээр бол одоо жишээ нь мандал өргөх ёслол бол бүтэн явагддаг.
Миний хувьд одоо мэдээж шин дүр тийм ээ. Мэдээж одоо шин зүйлийг эргэлхийлж байгаа учраас надад бол мэдээж сайхан байгаа. Энэ дүрийг одоо гаргахын төлөө би хичээнэ. Цагийн дуулт жүжигэн Баянгар аймгийн ламын гэгэний дүрийг бүтээж байгаа юм аа. Ер нь бол гэгэний дүр авнаа гэдэг зүйл нь маш тийм агуу зүйл байна. Тэгээд анх удаага дуулалт жүжигт би анх удаа тоглож байна. Залуу уран бүтээлч хөөж бол маш их тийм сургамж болж байна. Тэгээд маш их зүйлийг мэдэж авч байна. Тэгээд театрын хамт олонд баярлалаа. Их гэгэний дүрийг авна гэдэг бол маш их тийм агуу зүйл байна. Тэгээд өөрийн бодол санаа, оюун ухаан бүх зүйлийг хүн бүрийг хайрлах энерги сэтгэл гэдэг зүйлийг бас өөртөө шингээж байна. Өөрөө бүр их л гэгэн бас яг нэг одоо жирийн хүн шүү дээ бид нар чи яг тэгээ тайзан дээр гарч ирээд яг гэгэний дүрд орно гэж орж тоглоно гэдэг бол зүгээр маш тийм агуу зүйл. Энэ жүжигт маань одоо хөгжмийн зохиолчоор Монгол улсын төрийн сойрхолд Соронзон Болдох маань энэ жүжигийн хөгжмийг бичсэн байгаа. Найруулагчаар нь болохоор Цагаан лава чуулгыг одоо анх үүсгэн байгуулагч Гамболд найруулагч маань энэ жүжигийг анх найруулж тавьсан байгаа. За энэ жүжигийн маань хормистрээр болохоор цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын хормистр Эрдэнэ цаг маань ажилласан байгаа. Монголын бурхан шашны нэртэй төлөөлөгч Монгол хүмүүний соёл сэтгэлгээний бадамлах гэрэл болсон их хүмүүн зай гэгээнийхэн амьдрал уран бүтээлийг Арын сайхан хангай нутгийн Адис жанлавт нь мөнхөд орших уран бүтээлчид мөнхлөн үлдээжээ. Өнгөрснөөс өөдлөн дэвчхийн их авшгийг өнөө цагт түгээхийн тулд энэрл хайрыг эх орныхон хөрсөнд зүрхэнд нь шингээж эргэх цагийн холбоосыг хүндлэл хайраар дүүрэхийн тулд уг жүжигийг тайзнаа амьдруулсан хэмээн ярих уран бүтээлчид Зай гэгэнтэн жүжигийг одоогоос 5 жилийн өмнө тайзнаа тавьж байсан бөгөөд энэ удаа дахин шинжилэн найруулж үзэгчдийн хүртэл болгохоор бэлтгэл ажилдаа орсон байна. Соёл эрдэнэ хөтөлбөр үргэлжилж байна. Их хэл бичиг соёл гэдэг бол Монгол хүний, Монгол улсын тусгаар тогтнолын илэрхийлэл үлээ. Ингээд үзэгч та бүхэндээ эс дулбын цэнхэр тэрлэгт өгүүлгийн талаарх мэдээллийг хүргэе. Монгол улсын ардын багш, утга уран зохиол судлаач, ардын бэлэг зүйч, шинжлэх ухааны доктор, профессор Эс Дулмгайн цэнхэр тэрлэгт өгүүлэг. За энэ өгүүлэг нь 1990 оны шувуун саарл богино өгүүлгийн наадамд 3 дугаар арын шагналыг эзэлж байсан юм шилдэг өгүүлэг юм. За Монгол ардын аман зохиолд онцгойг ашиглан дүр төрслөл болгон ашигладаг юм онцгон үлгэр хэмээх төрөл зүйл байсан. Энэ төрөл зүйлийг 20 дугаар зууны зарим зохиолчид, уран бүтээлчид бол ашиглан өгүүлэлэг бичдэг байсан ийм онцлогтой. Энэ онцлогийг Дулмгай бас өөрийн энэхүү цэнхэр тэрлэгт хэмээх өгүүлэлтэд ашигласан байдаг нь өгүүллийн ихэнд харагдаж байгаа. Үй тэнгийн хоёр эхнэр үдэмлийг үүрч матамлыг барьж ухаа толгод нэгжин явна. Хаврын халтар хомоолоос эхлээд ноднонгийн хөх аргал, уржнангийн саарл сармай, али таарсныга хамж гүймлийн гэмлийг түүж явна. Өр хөөхөд уйлүртэс итэ цагаа, өрхийн доорх жаргал зовлонгон хуваалцах завшаан эндэл олддог ажээ. Хадуу мал цөөрснийг ч юм уу аргал хомоол хүртэл сэрүү болж дээ. Тал маань тарж арилна гэж байдгүйгээс хойш тэгжил таарлаа. Инг хоорондоо гангар гунгар ярилцаж хөх ногооны өвнөр хөшөглөн суунаглах тэртээ уудмыг сарвчлан зогсохдоо
урд сумынхан цусландаа бууж байна уу да гэж аяархан хэлээд сүрсалдлаа. Гэр орон тийм ээ хавь ойрын сонин сайхан мөхнийг одоо ярилцж явах явцдаа сумын айлууд цусландаа бууж байна уу да гэж хоорондоо ярилцсан. Энэ цусландаа бууж байнуудыг хэмээн ярилцж явах үед нэгэн айл руу харахад гэрийн гадаа бол цэнхэр тэрлэгтэй бүсгүй алсын бараа ширтээ зогсож идэг. Эвээ минь хөөрхий гэж одоо хайрлаж за тэгснээ өрөвдөж тийм ээ байгаа тухай өгүүлнэ. Алсын бараа нэгэн үе тэнгэр тулам өндөрсөж нэгэн үе газраар мөлхөн үргэлжлэх хүнээр зэрэглэн дунд хоёр цагаан ив бүртэлцэн хөвж байхыг ажиглан харснаа. Нөгөө мө хэнийх нүгэд иржээ дээ гэж дуулдахтай үгүйтэй хэллээ. Хэнийх гэнэ? Чамаасаа нугаатаж яадаг юм бэлээ те. Тэр доод хөндөй дуга хоёр гэрийн баруухантай нэг хүн нааша хараад сарвсэлж байна да. Юу гинэ? Нэрэ тийм ч юм уу. Гэхдээ миний энэ хоёр онин юм үзэхтэй муу. Баруун талын гэрээс гарч ирэх тоолондоо нааша хараад сарвжилж баахан зогсдог цэнхэр тэрлэгтэй хүүхэн байдаг юм та. Уухай тэгээд манай гэрийн эзэн л хаяа бууж морддог ухаантай. Гайхал гэж тийм үү хөөе. Бүсгүй хүний заяа зовлон хоёр нэг юм да хэмээн одоо бас ингэж дүрийг гаргаж ирж байгаа. Тэгээ энэ дүрээрээ өөрөө юуг одоо дулуумгаа илэрхийлэх гээд байгаа юм бэ гэхээр Монгол ах уй тийм ээ нүүдэлчин соёл за хөдөөний эгэл жирийн хүмүүсийн ахуй амьдрал үйл явдлыг одоо тэр амьдралын эгэл жирийн өдрүүддэх тохиолдож байгаа үйл явдлыг бас ингэж гаргаж өгсөн. Тэгэж гаргаж өгөхдөө гэрийн хүнийхээ тухай тийм ээ одоо өгүүлж байгаа. Хаяа бууж морддөг юм аа гэж одоо хэлж байгаагаар тийм ээ. Тэгэхээр тэр цэнхэр тэрлэгтэй бүсгүй энэ одоо үе тэнгийн хоёр эхнэрийг ярилцаад явж байхад бол алсын бараагаа ширцээр л байдаг. Тэгээд би бүртийтлэх харж байхыг харах тоолондоо зүрх рүү минь ёг хийх шиг болж бүсгүй хүний заяа зовлон ялгааны юу байх вэ? Нүд сэтгэлэн чилжихлээ хөөрхий гэж санаад. Гэ та энэ доод хөндийгөр ороод амьтан хүнээс адуу идэгээ сургалаад ирээч дээ гэхлээр тагдуугүй тамхи байгуулад хөдөлж өгөхгүй юм аа. Сөөлөн намун дугаар сэтгэл огдлонгүй хэлэхтэй шивэлэн дүүргэсэн аргатай аргамжаан ахиулан үрснэ нь уйрал бодлынхаа чаг тэнцүүлснийг ч юм уу одоо бушуухан хараад аргалж ширгэлж явуулъя гэж бодсных ч юм уу. Энэ бүгдээс ингээд аваад үзэх юм бол за энэ хүү богино өгүүллийн одоо дүр дүрслэл хил найруулга үгийн сонголтыг аваад үзэх юм бол ямар ч арга байхгүйгээр одоо тийм ээ Монгол ардын аман зохиол судлаач ардын бэлэг зүүч тийм ээ хүн бичсэн гэдэг нь бол шууд илэрхийлэгдэж харагдах энэ дүрслэлүүдийг бас ашигласан байгаа нь энэ зохиолыг бас нэг онцлог мөн чанар нь оршиж байгаа. Ахаад хоёулаа үгэд угарсангүй тагчиг боллоо. Уртын урт уужмын хэн хөндөд морин сэргэлээ товлсон наашилж тэртээд үзэгдэх хоёр гэрийн гадаа цэнхэр тэрлэгтэй нэгэн сарвчлан зогсоор. Үе тэнгийн хоёр эхнэр үтэмлийг үрж матамлийг барьж хөхн ногооны үнээр дунд эгэл амьдралынхаа илч гэрлийг түүсээр одожээ. Богино өгүүлэлэг гэдэг бол өөрөө хэмжээ нь хэдий богино боловч асар өргөн цар хүрээг гүн гүнзгий утга агуулгыг илэрхийлж өгдөг нь өөрийнх нь мөн чанар нь оршиж байдаг. Үнэт зүйл энэ бүх зүйл нь оршиж байдаг тийм ээ. Эмэгтэй хүний дүр дээр тийм ээ уужуу ухаан дээр за тэгээд зөөлөн хүлээцтэй байгаа энэ мөн чанар дээр илэрч өгч байгаа.
бид нэр хэдий одоо юу гэдэг тийм ээ зарим зүйл дээр бол түргэн яруу байх нь бол тийм зүйтэй зүйл биш юм аа, зөв зүйл биш юм аа. Харин хүлээцтэй ууж зөөлөн байснараа илүү амьдралд онох тийм ээ одоо зүйл нь их байдгаа гэдгийг бас энэ хүү өгүүлэхээр давхар харуулж өгч байгаа. Урлаг гоо зүй танин мэдгүй соёл эрдэнэ хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Шинэ дугаараар иргэн уулзтлаа. Түр баяртай үзэгчтэй.